Пробиотик ундааг гахайн сүгээр хийдэг гэж юу? Амибак гэх мэт амьд бактери бүхий пробиотик ундаа сүүн хүчлийн ундаануудыг гахайн сүгээр хийдэг гэх цуурхал бол яг л нон дери кремер буюу кофеинд хэргэлдэг сүү орлуулагч бол хатаамал хуурай үнэний сүү гэдэгтэй адил төрөлцсөн ойлголт. Амибак бол Lactobacillus casei, Lactobacillus paracasei хэмээх ээлтэй биеийн болон дархлааны тогтолцоонд маш тустай пробиотик бактериар эсгсэн сүүн суурьтай ундаа юм. Сүү гэдэг нь үнэний тосыг ялгасан сүүл байдаг. За тэгвэл гахайн сүү хэрэглэх боломжтой юу? Гахайн сүүний шин бодисын найрлагыг харвал шинжлэх ухааны хувьд хүнсний үйлдвэрлэлд ашиглахад огт тохиромжгүй. Яагад гэвэл тослог хэт өндөр. Түүнээсээ болоод эсэлдэлт маш амархан явагддаг тул хадгалалт даадгүй, казеин уургийн бүтц нь өөр байдаг тул үйлдвэрлэлийн болон хүнсний хэрэгцээнд огт тохирохгүй. Хэрв гахайг саах гэж оролдвол та амьд гарахгүй ч байж магад. Яагад гэвэл гахай маш их тогтворгүй, над шиг түрмгийн ааш зантай. Тиймээс л гахай хариулдаг хүн уура бараад бууж өгдөг байх. Гахайн сүүний гарц маш бага. Одоо инээд жаахан бариарай. Гахайн нэг хөхөлтийн гарц ердөө 200-аас 300 мл орчим. 10-аас 14 тоорой гахайн нэг хөхнөөс зүүгдэн хоололдог. Амибак 100 мл гэж тооцвол гахайд тоороонуудын хөхүүлээд бүтэн хоногийн дараа сая ганц хөхнөөс нь 100 мл илүүчлэх боломж гарна. Гахай 12-оос 16 хөхтэй гэж үзвэл бүтэн хоног саагаад 12-оос 16 ширхэг амибакта болно гэсэн үг. Ингэхээр юун тэр ашиг олох молох бизнес хийх мэх. Тэгэхээр энэ цуу яриаг хэн тараадаг вэ? Магадгүй хятад бичгний харшилтай, хятад бандаж өмсчхөөд үндэсний үзэл яриад явдаг хүмүүс байж болох. Аль эсвэл бүгдийн анхаарлыг өөр дээрээ татах дуртай, лайк цуглуулах хоббитой коучуд байж болох юм. Манига дуурайгаад уламжлалт эмч байснаа хүнсний инженер тодтгол гудаггүй залгичхад чадж байхад энэ мэт сурхлыг тоохгүй тараан дөө тэднүс. За тэгвэл дүгнцгээе. Гахайн сүгээр туршилт судалгаа хийдэг боловч бүтээгдэхүүн болсон туршлага байхгүй. Амибак болон бусад сүүн хүчлийн бактерийн ундаануудын найрлага маш энгийн. Ердөө ус, сахар, үнэний тосгүй сүү, пробиотик бактерийн хөрөнгө. Тэгэд л гүйцээ. Хүнсний инженерчлэл, шинжлэх ухаанд итгэх. Фэйсбүүкийн цуурхалд биш. Амибак нь Якултын технологиор Монголдо үйлдвэрлэсэн маш сайн бүтээгдэхүүн. Япон хүнсний инженерүүд нь өөрсдөө нутагшуулсан Монголын үндэсний үйлдвэрлэл. Тиймээс хүүхдийн баяраар гэлтгүй гэр бүлийнхээ хэрэглээ болгохыг зөвлөе. 100 мл-тэй 60 тэрбум бактери байна. Энэ нь гадны өндөр түвшний лабораторийн шинжилгээгээр батлагддаг. За ерөн тэгээд бусад пробиотик хүнснүүд бэлтгэлүүд яг ингээд баталчихдаг байх ёстой юм шүү дээ. Нүүр бардам. Амибак. Хүнсний инженер оюун гэрлийн гал очир.